За эрхэм хүндэт үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За энэ удаа бид Арангаа аймгийн Батцэнгэл сумд гасар тариалан эрхэлдэг Хасуу мандал компани захирал залуу тариаланч Мөнх Эрдэнэтэй уулзж байна. За сайн байна уу? Сайхан амарлаж байна уу? Сайн байна уу? Сайхан амарлаж байна уу? За урах зариун байна уу? Сайхан ариун харган байна. За энэ жил Арангаа аймгийн Батцэнгэл сумын нутгаар зун зуншлаг амбар болов үр трэ нэг гарц ургац ямар байв? За энэ жилийн хувьд энэ яг манай Арангаа аймгийн хэмжээнд тэр тусмаа одоо ихэнх массын газар тариалалд эрхэлж байгаа төвшрүүлэх Батцэнгэл, Үгийн нуур, Цэнхэр гэсэн сумдуудын ер нь нутгаар бол хор тундсны хэмжээ их айтайхан сайхан байсан. Харьцангуй одоо ганзуудын хувьд бол их багтай. Хэдий тийм боловч өдөр шөнийн нөгөө температурын зураг өндөр байлаа. Өдөр нь их халж шөндөө их одоо хүүтэрсэн тийм одоо жил байлаа. Яг хуу энэ жилийн бидний зүгээр ингээд гарцыг харахад бол юу ч гэсэн бас нэг улсынхаа алтан дундаж гагийн центрээ бас энэ жил Арангаахан маань гарч явах гэж бас дотроо бодож байна. Манай хувьд бол яг бас олон жилийн бас нөгөө хөдөлмөр, олон жилийн бас энэ биологийн болон техникийн инновац шинжилгээнийхээ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын маань бас үр дүн бас энэ жил бас их тодорхой хэмжээнд бас сайхан гарч байгаа болов уу гэж бас харж байгаа. Тэгээд энэ жилийн хувьд нэг гагаас нэг 25 центр ч гэсэн авч байна. Тэгэхээр техникийн хувьд бол ер нь бүрэн шинжлэгдсэн үү? Ямар техник явж байна? Яг хуу техникийн хувьд бол бүтэн 100% бол шинжилж чадсан гэж үсэе би бас одоо хэлж чадахгүй. Газар тариалангийн техник бол өөрөө айгүй үнэтэй. Жишээлбэл одоо нэг хий өрлөгч одоо трактортай цуг авахд одоо 3-4 тэрбум төгрөгийн ханштай байж. Тэгэхээр юу ч гэсэн багаар жижигээр явж л. Тухайлбал бид хэд бол яг одоо татах хүч түлхэх одоо татах хүчээрээ бол юу гэх юм трактор дээр бол бид нар Орос болон Япон тракторууд хэрэгжилж байна. Дурдвал одоо Куботогийн тракторууд хэрэгжилж байна. Нийтлэг хэрэгэлдэг 1221 гэдэг Орос Беларусь тракторууд хэрэгжилж байна. Компани хувьд бол одоо John Deere-ийн компани бас одоо хэрэглээд явж байна. Тэгээд яг тийм ч учраас бас хаягдл багтай бас авч чадаад байгаа мó даа л гэж бас одоо өөрийгөө тоогоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бүс нутагтаа ерэн зүгээр яг ямар технологи мөрдөөд явбал үр дүн харагдж байна. Эндээс яривал тийм ээ. Яг бидний хувьд чинь ийм байгаад байгаа юм л да. Төвийн бүс буюу Дархан Сэлэнг Төв аймгийнхан маань далайн төвчнөөс дээшээ 600-аас 800 метрийн өндөр дээр тарианы болцоо сайхан болцоо гүцээгээд ингээд сайхан тариалт хийж байна. Манай Арангаа аймгийнхан бол далайн төвчнөөс дээш 1500-аас 1600 метр дээр тариад ирж байна л да. За. Одоо худалч хүн одоо яривал баг богдуулан дээр чинь бид тариад байгаа. Нэг ийм л хэцүү юутай байгаа. 8 сарын 20-ын хэрв. Хаврын одоо тариалт их хойно явах болон цагаагаар шөнийн температурынхаа таатай одоо Улаанбуудаа болон бусад ургамал таримл ургамлуудад бас таатай орчинд оруулахын тулд. Тэгэхээр бас одоо 5 сарын дундаас байтугай бүр 6 сарын бүгс хүртэл тарилт явж явах үе гэж заримдаа харагдчихлаа. Сэтгэлийг бол яач ч одоо хэцүүлдэ 8 сарын 20-ны хэрэг яач ч одоо залбираад ямар ч даатгуулаад өнгөрчихгүй л дээ. Тэгээд тэр маань цаг агаар байгаль хангаа бас биднийг харж үзээд 9 сарын 5 хүртэл нэг хойшилж өгөх юм. Тэрнээс өмнө бид нөгөө сүүн болцоос арцсан болц руугаас яаралтай оруулах одоо бүхий л арга хэмжээг бид нар ч нөгөө технологийн хувьд авч явж байгаа. За тэгээ яг бид хэд бол яг манай компани тэр тусмаа манай компани энэ бордооны инновацлог бүтээгдэхүүн гаргаж байгаа энэ хүрээлэнгийн дэргэд байрлаж байгаа Beyond гэх компани бордок засалтгүй 3 жилийн хугацаанд одоо яг энэ жил 3 дахь жилийнхаа одоо бордолтыг хийгээд явж. Ингээл энэ ахмадуудаасаа сураад одоо явж ийн л да. Тэгээд ахмадууд маань ч гэсэн одоо бид нар цагч шүү дээ залуучуудаа. Бидний 30 жил алдсан алдаг та нар битгий дагч 30 жил алдаач. 3 жил алдаад одоо цаг хугацааг хурцгаач гэдэг тий. За тэр алдаа нь ямар алдаа байсан? Үгүй яах вэ? Одоо бид ерөн зүгээр тэр алдаа өөрөө юу байсан бэ гэхээр магадгүй зүгээр бордолтын одоо
асуудлууд ч байсан бах. Энэ нөгөө болцыг одоо дэмжих, ургамлыг дэмжиж одоо тийм үү одоо бордоогоорч байдаг юм уу, юугаарч байдгийг одоо ингээд дэмжих одоо хөрсөө дэмжихээс ахуулаад энэ чи бордооны ургалтыг дэмжин шүү дээ. Тэгээ иймэрхүү дэмжлэгүүдийг аягүй сайн хөштэй байсан юм билээ. Тэрийг бид нар одоо бас өгөө явж. Тэгээд яг хав би ондоргийнхантайгаа нийлээд одоо 3 дахь жилдээ ингээд ороо явж байна. Нэг давуу тал нь яг хав нөгөө хөрсөө өөртөө хурж ирээд тэгээд аваад тэгээд хөрсийг маань өөртөө авч яваад дархлын хүрээлэн дээрээ бас одоо шинжилүүлээ. Тэгээд ингээд яг энэ хөрсөнд чи юу ямар юм дутаад байгаа юм бэ гэдгийг энэ шинжлэх ухаанчаар илүү хандаж. Тэгээд шинжлэх ухаанчаар яг ямар одоо тийм үү одоо элемент хэрэгтэй байгааг нь тодорхойлоод. Тэгээ энийгээ бас бордоогоороо дамжуулж одоо ургамал болон хөрсөндөө үлдээж байгаагаар бид илүү одоо явж байгаа болов л гэж одоо энэнгээрээ илүү хөгжлийн төвшнгөөл тодорхойлоод байна л да миний. Био ундрагын бордоо гэд ярьж байна тийм ээ. Тэгэхээр зүгээр ялгаа ургамалд яаж нөлөөлж байна? Ургацсанд яаж нөлөөлж байна? Био ундрагын хувьд нэг давуу тал нь юу гэхээр тухайн хөрсөнд ямар элемент хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг тодорхой хэмжээнд бас одоо шинжилээд тэгээд тэнцэнээс нь одоо биологийн бактериар үржүүлээд ингээд бас хөрсөнд маань нөгөө ашигтай бактериудыг илүү давмгай байдлаар өгж байгаа нь бас илүү хөрсөндөөч тэр хөрсний чийг барилтанд дааж тэр ургамалдаач тэр илүү юутай байгаа юм болов илүү ашигтай бөгөөд илүү одоо нөгөө хүнд чинь зориулаад нэг юм хийж өөр штэ тийм үстэй тий би танд зориулаад одоо магадгүй өөр юм хийж өгөөд бусдад зориулаад нэг масс зориулаад нэг юм хийх бас ундаа штэ тэгээ тэрнтэй л адилхан тийм болов гэж би хамгийн гол миний харж байгаа юм бол тийм л та яг хөө эдний бордооны зүгээр нэг надад хамгийн их таалагддаг юм нь юу гэхээр эднийх чинь нөгөө биологийн нөгөө амьд бактериудыг үржүүлж одоо хийдэг. Бид нар ч нөгөө ашигтай бактери бид нар ч нөгөө актив юу илээ нэг тийм юмнууд удаг штэ. Одоод нь да тий. Яг тэрнтэй адилхан би бас нэг өөрийнхөө хөрсөнд ашигтай бактери өгж байгаа гэж бодохоор тэр нэг айгүй тийм сэтгэлд өйг байдаг. Тэгээ нийт цацж байгаа бордооны 30% нь хөрсөндөө үлдэж 70% нь ургамалдаа одоо шингэж ургамлынхаа хөгжлийг дэмждэг гэсэн ийм л судалгааг одоо эдний компани бол өгöd байгаа юм л. Бас одоо нөгөөтэйгөр бас эднийх бас надтай адилхан бас үгүй тийм шинийг ирэлхийлж байгаа залуучууд байгаа даа. Тэгээд адилхан залуучууд нэгээ дэмжиж нэг нэгийнхээ бизнест бас одоо дэмэндээ дэсэрчнэ шүү дээ. Тий. За үр сорт бордоо техник технологийн хувьд тийм байна. Үр сорт ер нь одоо энэ бүс нутагт ямар үр сорт ер нь илүү тохирч байна, урах зөвхт байна. За нэг 80 хоногийн л одоо юу вэ штэ. Яг ургамал ургахад таатай нөхцөл бүрдсэн нэг 80 хоног л вэ штэ. Энэ жилийн нөгөө бидний үрийн селекцэн дээр бас нэг хийсэн шинжилэл болохоор энэ жил ургамал газар тариалангийн хүрээлэнгийн доктор профессор төрийн сойрхолт Ганбаатар гэдэг хүний гаргаж ирсэн дархан 172 гэдэг сорт. 65-66 орчим гад таригдсан нийт 8 тонныг энэ жил үржүүлсэн. Тэгээд энэ жил нэг 180 орчим одоогоор яг нөгөө яг нарийн пүүгээр бол пүүлж үзээгүй байна. Гэхдээ одоо компани нөгөө пүнкер болон зөөж байгаа зөөврийн тээврийн одоо баримжаагаараа бол нэг 180 орчим тонн одоо улаан дархан 172 үр маань буутсан байж байна. Энэ үрийг бас одоо бүхэл бүтэн шинжлэх ухаан насаараа шинжлэх ухааныг судалчаад тэр хөдөлмөрийнхөө үр дүнд гаргаж ирсэн бас энэ одоо супер элит үрийг бас энд нутгшуулж уулна бас энэ хангаа газрынхаа бас тариаламжтад байгалийн эрсдлээс баг эрсдэл үүрж бас нэг юм шин сорт тариасаа л гэжсэн ийм л бас хүсэл мөрөөдлөөр л явж. Төвшүүлэх сумн дээр манай Гавьяат агрономч Жавхлан ах дээр маань бас үржигдээд явж байгаа. Энэ чинь бол нөгөө яг Арангаа аймагт байгаа яг үр одоо үржүүлэх албан ёсны эрхтэй маш тийм сайхан тийм өтрөмтэй ингээд яг үржүүлэх компани байж. Тэгээ яах бас залууны зоригоор яах бас шинэ супер элит өрийг бас нутгшуулаад үзье гэсэн тийм бас зоригоор л бас явж байгаа. Явж байна тий. За үр сорт техник технологийн хувьд бол одоо ийм байдгийн байж ер нь зүгээр борлуулалт үнэ гэдэг бол их чухал болоод байна л да өнөөдөр. Ер нь одоо зүгээр харж байхад бол манай тариалчны дийлэнх нь бол одоо банкны зээл үртэй ингээд явж яадаг.
Тэгэлгүй Тэгээ урах цаараа л одоо тэрийг ингээд дарах гад ингээд явж байдаг. Энэ жилийн тухайд ерөн зүгээр ямар бэрхшээл байна? Борлуулалт яахаар байна? Тийм ээ. Будаа одоо ингээд гурилын үйлдвэр аваачаа тушаахад ер нь гологдол чилэгдэл яахаар байна? Би 1000 тонн будаа Улаанбаатар хот руу зөөхөд одоо юу гэдгийг те нэг 150 орчим сая төгрөгийн тээврийн зардал гаргаж яхад юунд бол дарханд ч байдаг юм уу, сэлэнгэт ч байдаг юм уу? Тэнд хэрвээ би 1000 тонн будаа зархад 30 сая төгрөгийн тээврийн зардалтай л байгаа байхгүй. Үндсэндээ би 100 сая төгрөгийн ингэ зөрүү зардлыг бас ингээд гаргаал ингээд явж байгаа. Тэгэхээр яах вэ? Тэр талдаа нууцхан зүгээр ингээд дотроо бол нэг тийм жоохон атаархал цагаахан атаархал байдаг. Гэхдээ хэдий тийм ч гэсэн манай хангаа газрын тариаланчид маань шамтрахгүйгээр тэрэнд одоо бууж өгөхгүйгээр тээвэрлэлтээ өөрсдөө хийгээд Улаанбаатараа гурилын үйлдвэрүүдийнхээ хашаанд өөрсдийнхөө одоо зардлаар аваачаал өгч байгаа. Чанар ер нь ямар байгаа энэ жил? Натур цавуулаг. За миний хувьд буюу манай компанийн хувьд алтчгүй супер элит үрний маань одоо гарч ирж байгаа бол натур нэлээд тийм өндөр байх болов гэсэн юм харагдаж байна. Цавуулаг бол одоо шилэнцэр будаа айгүй ихтэй л харагдаж байгаа. Тэгээд энэ жил харин хайрагдлаас өмнө хайрагдаж исэн шидгийн болохоос өмнө хероо меро энтер гээд байгалийн бас юмудаас өмнө бид хэд бас болцоо их хөвтэйхэн бас болцсон ус нэлээ урагшаа бас шахаад хитайхан болгоод ингээ авчихсан. Тэгэхээр энэ жилийн будааны хувьд нэх одоо гологдохгүй байхаа гэж бодож байгаа. Гологдохгүй байхаа гэж бодож байгаа тийм. Энэ Арангаар үчи одоо бас их мал ер нь одоо бас сайтай юм газар нутаг. Тэгэхээр энэ тариалан эрхлээд ингээ явж байхад энэ малын одоо зөрчил асуудал ер нь хэр байх? Танай Батцэнгэлийн хувьд. Энд чинь нөгөө Монголын газар тариалангийн одоо хоёр л ердөөсөө хүнд юм байгаа шүү дээ. Цаг агаар мал аж ахуй энэ хоёр л байна. Сэлэнг аймгийн сумдууд хүртэл засаг захиргааныхаа байгууллагаасаа одоо малчид тариаланчтайгаа гэрээлээд ингээд одоо тэдэн сарын тэдэн хүртэл ингээд тийшээ нүүнэ ингэнэ ийм хол байна гэсэн гэрээ контракт болно хийгээд хүртэл зохицуулт байж болдгийм л. Бидэнд бол одоохондоо тийм зохицуулт бол одоохондоо алга. За тэгээ аргачлгүй байдаг бах та нөгөө талдаа нөгөө тариаланчаас илүү малчин 4-5 дахин их юм чи. Тийм юм чи бас талдаа тийм л байдаг бах. Гэтэ яах вэ? Адилхан Монгол хүмүүс мал аж ахуй газар тариалан гэдэг бол нэг талхны хоёр үзүүр гэж бас нэг ундаг хүн надад хэлж л байсан. Тэгээд бодохнээ бол одоо юу гэдгийг мал гэдэг бол өөрөө Монгол хүний хүнсний бас нэг 50% хэрэглээ буюу махны хэрэглээг хангаа явж байна. Газар тариалан бол төмс хүнсний ногоо одоо гурилан бүтээгдэхүүний бас түүхийдийг бэлдээд ингээ явж байна. Тэгэхээр хаана хийн тэгээ эвтэйхэн зохицол шаардлага байдаг байх гэж би боддог. Тэгээд манай энэ хавийнхан бол яг бас арай очиртай социализмын нийгмийн үеэс энэ ч бас нөгөө 10 будаа тарж бас одоо ингэж ийсэн хөндөй л дөө. Тэгэхээр бас манай энэ хавийнхны малчид бас сэтгэлтэй шүү. Одоо ажил нь эд өрнөд ингээ явж хахад мал хуугаа жоохон татаараа алив манаахан ингээл бас хийнийхээ дэм дэмэндээ дээс ирчэндээ малчидтайгаа яриад явж. Одоо энэ жил чинь натрын 4-р ая ингээл зарлчлаа. Энэ аяны одоо хүрээнд хэрэгжилт ер нь зүгээр газар дээр ямар ажлууд хийж байна? Сумар нутгийн тухай тийм ээ. Мэдрэгдэж байгаа юм байна. За миний зүгээр хувь хүний л бодол шүү. Буруу хин нэгнээс хайж нөгөө гавьяг өөрөө өрөх гэдэг нэг тийм одоо юу гэдгийг бол одоо нэг юм хувийн нэг тийм юу их өндөртэй л хүмүүс байдаг юм бол гэж надад зүгээр харагдаад байдгийн зүгээр. Миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр нэг хүндрэлч гэдэг юм уу хэрэгжихгүй байгаач гэдэг юм уу төр зэсрүүн их алдаач ер нь хүслэгүй байна. Хүслэгүй. Бид өөрсдөө л хөдөлмөрлөж байгаа. Бид өөрсдөө л явж байгаа. Бидний өмнөөс төр амьдраагүй бид төрийн өмнөөс зүтгээгүй. Бид өөрсдийнхөө амьдралын төлөө зүтгээд өөрсдийнхөө амьдралын төлөө хүн ардынхаа төлөө бид нар энэ газар тариаланд одоо зүтгээ явж байгаа. Дээрээс нэмээд газар тариалан гэдэг үг яг л нөгөө хүүхдээ хөлгөдөж аваад л одоо ямар их баярлж ийсэн тэр нэг жоох юм ингээд ургаад ингээ гараад ирэхэд ямар их баярлдаг. Энэ нөгөө амьдралаас хүн мөнгө олохын төлөөгөөс илүүтэйгээр тэр кафег авч ажиллах нь хамгийн гол чухал байдаг юм уу гэж би боддог. Тэр үднээсээ ч тэр тарьсан ургамал маань соёолоод ингээ нахиалаа жижигхэн юм гараад ирэхэд баярлдаг.
жаахан мөндөрч байдаг юм уу те ингээд нэг байгалийн эрсдэлд орох дээр одоо бас ингээд сэтгэлээр ундаг. Тэгээд ингээд явж байгаа. Энэ газар дээр илүү олон жилийн ургац авъя л гэж бодож байгаа бид хөрсөд дэмжихээс л өөр арга байна. Монголын газар тариалангийн салбар нэг хөл дээрээ босоод нэг сайхан болоо явчих юм шиг санагдав. Хамгийн санаа зовж байгаа юм ердөөсөө л энэ төрийн тогтвортой бодлого. Тэгжээж энэ залуучууд маань удаан газар тариалангийн салбарт үлдэнэ. Бид хүнсээ өөрсдөө тарьдаг, хадгалдаг, зойролдог хүмүүсийн хамааралгүй болох ёстой л гэж бодож байгаа. Одоо тэгээд та урдаас ирсэн хятад дахианы мах гэхлээр танд хэцүү л иддэг байлгүй дээ, тэ. Хоолоогоор давхад бас хэцүү юм сонсогддог шүү дээ. Яасан ийсэн тариагаар филер милер шахлаа бахлаа гэлтэй. Тэгэхээр яг үнэндээ бол одоо эх орондоо өөрсдийнхөө энэ органик хөрсөндөө ургуулчихсан юм гэдэг бол бараг илжирч муутцсан байсан ч надад гоё амтагддаг шүү. За баярлалаа. За. Амжилт хүсье. За, уран сариун байх болтугай. Баярлалаа. Та бүхний уран бүтээлч гэсэн өргөн дэлгэрээ сайхан дэлгэрч байх болтугай.